Чи өмнө хэдэн эмэгтэйтэй байсан бэ? 10 арай хүрэхгүй баха. Эрэгтэй хүн 3 дахин нэмж хэлдэг гэсэн. Тэгэхээр өмнө нь 3 хон л эмэгтэй хүнтэй уулзж байсан юм байна. Яг удаа шүү. Юу бодоод байгаа? Юу чи? Чи тэгвэл өөрөө өмнө нь хитэн залуутай байсан. Биш 3. Яг 3 юм байна. Эмэгтэй хүн 3 дахин багасгаж хэлдэг гэсэн. Тэгэхээр баг 10 залуутай уулзж байсан юм уу? Амар юм бэ. Тэр эмэгтэйчүүдийнхээ хэдтэй нэлээд дотн байсан бэ? Бүгднтэй нэлэг явах. Би ч одоо эр хүн шүү дээ. Бүгднтэй дотн байсан гэвэл хинтэйч дотн байж үзээгүй гэсэн үг. Хатар залуу юм байна л та хөөрхий. Чи тэгвэл тэр залуучуудаа хэдтэй дотн байсан юм? Би чи ариун тагшин эмэгтэй хүн шүү. Хинтэйч. Эмэгтэй хүн ингэж хэлэл бүгднтэй дотн байсан гэсэн үг. Бурхан минь би хинтэй болцоод байна. Чи 3 хүнтэй уулзж исэн. Би ч гэсэн 3 хүнтэй уулзж исэн. Гэтэ хинэж дотн харьцаатай байгаагүй гэхээр хоёулаа би биенийхээ анхных нь гэсэн үг тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Миний анхных чиний 100 дахь үсттэй. Энд гэхдээ ямар гоё газар вэ те? Тэгэлгүй яах вэ? Red Rock Castle чинь Монголдо цоор ганц арчтай ресторан байхгүй. Гэр бүл найз нөхдөөрөө тухлан суухад хамгийн тохиромжтой 5 тухтай цэвэр орчинд Аз, Европ, Монгол хамтлаг хоолоор үйлчлүүлж классик болон нэрийн коктейлийг шимж суухад тохиромжтой. Тэгээд ч болоогүй бүх төрлийн хүлээн авалтыг мэрэгжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг. Байршлын хувьд ч хотын төвд хангалттай их зогсоолтой учраас хайж цагаалдах шаардлагагүй. Парк дотор байдаг болохоор ирээд үйлчлүүлэхэд амар байдیں۔ Би энэ дээр ч Монголын тоглолтыг байнга үздэг. Tax free гэдэг. Лааж байгаа сте. Лааж штэ. Эндээс гараад хоёулаа хайчих уу? Буудлах уу? Бурхан минь автобусны буудлал гэж ойлгосон байгаас. Бурхан минь автобусны буудлал биш байгаасаа. Sex bomb,